Мэддэг юм шиг хэрнээ учир зүйн талаас нь төдийлөн улс суурьтай ойлголтгүй байдаг зүйлсийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 5-6 минутанд тайлбарлан хүргэдэг боловсролын платформ бол TED юм. Төрөл бүрийн сэдвээр бэлтгэгддэг онлайн боловсролын хөтөлбөрийн сонирхолтой нэгэн хичээлийг та бүхэндээ хүргэж байна. 1967 онд 17 настай анхлах сургуулийн сурагч Рэнди Гарднер 264 цагийн турш нойргүй байсан бөгөөд тооцож үзвэл 11 өдрийн турш унтаагүй яжээ. Түүнд илэрсэн шинж тэмдгийг харвал 2 дахь өдрөөс түүний хараа төвлөрөхөө болжээ. Дараа нь тэр ямар нэгэн юмд хүрээд мэдрэх мэдрэмжээ алдаж эхэлсэн байна. 3 дахь өдрөөс Гарднерийн зан ааш тогтворгүй жиж, уцаартаа болсон бол туршилтын сүүлчээр түүний анхаарал нь муудаж, богино хугацааны ойл санамжийн алдагдлалд орж хий юм харж эхэлсэн байна. Хэдийгээр Гарднер урт хугацааны сэтгэл зүйн болоод бие махбодын асуудалгүй үлдсэн ч, бусад хүмүүсийн хувьд нойргүй байх нь гормоны тэнцвэрийг алдагдуулж, өвчин тусах, бүр үхэлдэж хүргэж болох юм. Насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг унтах хэрэгтэй бол өсвөр насныхан 10 цаг унтах хэрэгтэй. Бидний бие махбодын ядарсан хэмээх мэдээллийг мөн гадна орчноос харанхуй болж байгаа дохиог тархинд илгээснээр бидний нойр хурж эхэлдэг байна. Аденозин болон мелатонин шиг унтахад хүргэдэг дааврууд биеэс ялгарснаар биднийг зүрэмгэлэхэд хүргэж, аажмаар амьсгал болон зүрхний цохилтыг бууруулж, булчин сулладаг. Бидний ДНХ-ээр нөхөгдөж бие махбодын дараагийн өдөртөө бэлтгэхэд PEM бус нойр тохиолддог. PEM нойр гэдэг нь ойролцоогоор 60-90 минут үргэлжилдэг бөгөөд нэгэн чухал нойрны мөчлөг юм. Энэхүү нойр нь ялангуяа нойрсох нийт хугацааны сүүлийн 1 цагийн турш бий болж, урд өмнөх өдрүүдэд юу сурсан, юу чэжилж тогтоосныг урт хугацааны ой тогтоол руу шилжүүлдэг чухал мөч бүхий нойр юм. Америк нэгдсэн улсад насанд хүрэгчдийн 30% нь өсвөр насныхны 66% нь нойрны дутагдaltaй байдаг. Энэ нь зүгээр нэг жижигхэн асуудал биш. Нойр авахгүй байх нь биеийг маш ноцтой гэмтээж байдаг. Бид хангалттай нойр аваагүй үед суралцах явц удааширч, ой тогтоолт муудан, зан ааш тогтворгүйчин хариу үйлдэл үзүүлэх чадвар сөргөөрнөлөөлдөг байна. Унтахгүй байх нь мөн хавдар хий юм харах, цусны даралт ихсэх, бүр түнчлэн таргалалт, чихрийн шижинд хүргэдэг. 2014 онд хөлбөмбөгийн нэгэн үнэж фанат 48 цагийн турш дэлхийн аваргыг үзэж нойргүй байсны улмаас нас барсан байдаг. Хэдийгээр түүний үхэл цус гарвалтаас болсон ч судалгаагаар урт хугацааны туршид 6-аас бага цаг унтахад өдөртөө тогтмол 7-8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад тархин дахь цус харвах эрсдэл 4.5 дахин их байдаг байна. Тиймээс энэ бүхнээс сэргийлэн унтахад бидний тархинд юу болдог талаар авч үзье. Эрдэмтэд бидний тархинд буй хэрэггүй зүйлсийг цэвэрлэдэг лимфатик систем байдаг гэдгийг илрүүлсэн ба энэ нь биднийг унтаж байхад илүү идэвхтэй ажилдаг байна. Эсүүдийн хооронд хоримтлагдсан хортой дааврыг тарих, нугасны шингэнийг ашиглан цэвэрлэдэг. Лимфатик судаснууд буюу даргалааны эсүүд рүү очих зам нь тархинд байдаг гэдгийг олж нээсэн ба тэд тархинд өдөр тутамд хоримтлагддаг хэрэггүй мэдээллүүдийг цэвэрлэхэд тусалдаг аж. Хэрвээ хүн 7 хоног унтахгүй бол юу тохиолдох вэ? Нэгдүгээр өдөр нойргүй хоноход бидний биед төдийлөн муугаар нөлөөлөхгүй ч биологийн цагийн мөчлөгийг алдагдуулдаг байна. Хүний биеийн биологийн цагийн мөчлөгийг 20,000 орчим нейрон хариуцдаг бөгөөд үүнийг цөм гэж нэрлэдэг. Хоногийн хэмнэлээр хүний тархи ажилдаг бөгөөд 24 цагийн турш нойргүй байвал бие организмын ажиллагаанд бага зэрэг нөлөөлнө. Бүтэн өдөр унтахгүй байсан тохиолдолд ядаргааг ихээр мэдрэх бөгөөд ой санамж болон анхааралд асуудал тулгарх магадлалтай байдаг. Хэрвээ 2-3 өдөр унтахгүй бол ой санамжийн асуудлаас гадна хараа муудаж, анхаарал төвлөрөхгүй болж эхэлдэг. Тархины урд хэсгийн ажиллагаа муудсан байх учраас тухайн хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй нэгэн хэвийн яриатай болдог байна. Тархины асуудлаас гадна хоол боловсруулах эрхтний асуудал тулгарх бөгөөд тухайн хүний хоол идэх дур хүсэл илүү нэмэгддэг байна. Ялангуяа тостой давстай хоол идэх хүсэл нэмэгддэг юм байна. Энэ үед хичнээн нойр хүрсэн ч та унтаж чадахгүй гин. 4-5 хоног нойргүй явсны дараа хүн хий юм харж маш мэдрэмтгий зочрууртай болно. 5 хоногийн дараа тухайн хүний тархины үйл ажиллагаа эрс муудаж, зулаан хэсэг муу ажиллах учраас математик болон логик сэтгэлгээний хөгжил багасснаар энгийн тогтч бодож чадахгүйд хүрч мөн хэл яриа ойлгомжгүй болдог байна. 6-7 өдөр нойргүй явсан тохиолдолд тухайн хүн танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Хамгийн удаан унтаагүй залуу болох Америкийн оюутан Рэнди Гарднер 264 цаг унтаагүй бөгөөд эзэст нь хий юм харж цолиорох шатандаа орж эхэлсэн байна. Тэрээр замын тэмдгийг хүн гэж хүлээн авч харин радиогийн хөтлөгч түүнийг алахыг оролдож байна хэмээн мэдэгдэж байсан гин. Рэнди ойлгомжтой ярьж чадахгүй байсан бөгөөд энгийн бодлогыг ч бодож чадахгүй. Хүний хэлж буй зүйлийг огтхон ч ойлгохгүй байсан гэж. 7 хоног нойргүй хонсны дараа хүний бие ядаргаанд орж ямар нэгэн вирус, бактерийг эсэргүүцэх чадваргүй болж дархлаа нь сулардаг байна. Тэгвэл хэрхэн амархан унтах вэ?
Зарим хүмүүс дэрэн дээр толгой тавингууд л унтчихдаг бол зарим нь шүнжэнгөө сэрвэлцэж унтаж чадахгүй хөрөөдөг билээ. Хэрвээ та орондоо оронгуудаа унтаж чадахгүй түмэн зүйлийн тухай бодсоор тархиа гашилгаж цагаа үрдэг бол энэхүү мэдээллийг анхааралтай сонсоорой. Энэ аргыг Америкийн цэргүүд байнгын бэлтгэл сургалтын үеэр эсвэл дайн байлдааны үед богино хугацаанд нойр авахын тулд хэрэглэж байсан хүн болгон хэрэгжүүлэх боломжтой энгийн арга юм. Энэ тухай анх 1981 онд тайвшир ял буюу аваргуудын бэлтгэл номонд бичиж байсан боловч саяхан л захим ертөнцөөр тарж олон хүний сонорт хүрчээ. Тэгвэл хэрхэн 2 минутын дотор нам унтах вэ? Нэгдүгээрт хэл ирв, нүдний ойролцоох булчин зэрэг нүүрнийхээ бүх хэсгийн булчинг сулал. Хоёрдугаарт дээшээ харж хэвтээд мөрөөж чадах чинийгээрээ доошлуулж орондоо гүншигдэх хэрэгтэй. Гуравдугаарт гүнзгий амьсгаа авч гаргахтаа цээж, тааз, гуй гэд хөлийнхөө үзүр хүртэл суллах. Дөрөвдүгээрт дараагийн 10 секундэд бүх бодлоосоо ангижирч дараах 3 зураглалыг төсөөлөн бодоорой. Та нуурын эрэг дээрх хадан хавцал дээр хэвтэн торох үйлгүй цэлмэг тэнгэрийг харж байна. Та харанхуй өрөөнд харах хилэн орон дээр тайван хэвтэж байна. Юу ч битгий бод хэмээн 10 секундын турш тасралтгүй өөртөө хэлээрэй. Уг аргыг дуршиж үзэхэд 6-7 хоногийн дараа нийт хүмүүсийн 96% нь 2 минутын дотор нам унтдаг болсон гэжээ. Угаан санаагаа сайн захирч чаддаг хүмүүс энэ аргыг маш түргэн сурдаг бөгөөд энэхүү унтах арга нь нэг төрлийн бясалгалтай төстэй юм. Түүнчлэн зарим хүмүүс халуун усанд орсны дараа, ном уншсны дараа, цай уусны дараа амархан унтдаг гэх мэт янз бүрийн зуршилтай байдаг тул та өөртөө тохирсон арга хайж олохыг хичээгээрэй. Нойргуудлаас болоод бохимдол стресстэх, цаашлаад маш олон төрлийн өвчин үүсгдэг тул дэрэн дээр толгоогоо тавингуудад 50 нойрсож чаддаг байх нь хамгийн чухал юм байна шүү.